За чи найзтай шүү дээ. Энэ газар зөвшөөрлийг хамгийн гол нь лицензтэй гаргаж өгөх хэрэгтэй шүү. Лиценз. Миний лиценз хэцүү шүү дээ. Ядахтай энэ газар чинь дархан цаастай газар юм бэ? Тэр дархан цаац мааз нь ямар хамаатай юм бэ? Чи юу наад доороо юу байгаа гэж бодож байна? Наа чи одоо бараг хөөш 2-3 тэрбум доллараар яригдах хэмжээний юм байгаад байгаа байхгүй юу? За тэр мөнгө төрөгч яах вэ? Хамгийн гол нь олонний хилэм. Дээрээс нь байгаль орчны яам дээр 9 бусын байгаль хамгаалалт хөдөлгөөнөд гараад ирсэн байна. Явган тэгээ наадах чинь чам шиг танил тал ихтэй том албан тушаалтай хүмүүс дээгүүр яриа шийдчих юм байна үстэй. Хоёлоо урд нь шиг өгдгөө өгөл авдгаа аваад явчих шүү дээ. Харин найс нь энэ удаа ятар бол гар татахгүй шүү. Хамгийн гол нь лицензтэй болох хэрэгтэй байгаа байхгүй юу? За миний найз их олон лам таглах хэрэг гарах бах та. Тэр нь чиний өгдөг чинь нэмэгдэн. Дээрээс нь тэр улсын хурлын гишүүд нь одоо хичнээн дүүрэг нэгш. Намайг халах юм байна. Найз нь ойлгож байна уу? Хөрөнгө оруулах гадаадууд нь бүгд ирдсэн байгаа байхгүй юу? Чи тэр мөнгө төрөний асуудал дээр санаа зовох хэрэг ердөө байхгүй заяа. Хэрвээ чи энэ ажлыг бүтээчих юм бол за бараг 3 үеэрээ эдээд барахгүй хөрөнгөтэй боллоо л гэж бодоо сууч юм дөө. Та яаж гацсаг юм уу? За энийг дуусчих тасаад өгцөө. Одоо утга. 5 өнөөдөр засна гэж амлаа ядтай. За. Юусе одоо засчих. Хөө. Маш юм. Бам. Биш тавьчих. Оо юу бач та. Шү. Юу юм бэ? Оо мэдгүй. Хавц мавцч байхгүй наач одоо хайшаач юм бэ. Нэг тоос шороо юм байна. Ойч хай. Магаар үлчнэ. Заваа болчлоо. Хай надаа. За. Миний охин наатаа хаяхгүй яасан юм бэ? Эндтийн тухай их сонирхолтой ном юм шиг байна. Ямар ном юм бэ? За ил хоёул хамтдаа үзье тэгвэл. За чи ямар сонин амтд вэ чи аа? Миний мэдгүй зүүндээ амтд байна. Баба, энэ амтд бүгдээр Монгол байдаг юм уу? Сайн мэдэхгүй юм да. Энэ номонд орсон байхыг бодоход бүгдээрээ байдгийн байлгүй. Энэ амтдыг бүгднийг чихнэр харж болох уу? Манад ч зоо парк байхгүй шүү дээ өнгөр гинэ. Шигтэй шүү дээ. Музейд эдний жихэмлэн байдаг гэж магадгүй. Би тийм байгаа гэдэг үү? Танай нүдбрүүд ч сонирхолтой юм аа. Одоо тэгээд ер нь яг энэ амтд байдгийг. Ер нь бол их ховорцсон доо. Дархан цаацтай тусгай хамгаалалтаа газар л цөө дээр байд юм шиг л. Энэ харда миний бодчноос хамаагүй жижиг юм байна. Цөөгийн хитэ амттай харж хамгаалаад байж болтгүй юм байна. Манай энэ төрцөгчтэй. Төрч гэлтгөө хүний буруутай үйл ажиллагаа, цаг уурын өөрчлөлт, техник технологийн дэвшилт, бас дээрэс нь хулгайн анчид. Тэгээд энэ дархан цаацт газрыг маань устгаж үгүй болгож байгаа. Энэ уул уурхайн компаниудын буруутай үйл ажиллагаанаас олж энэ сайхан амьтад маань устгаж үгүй болоход хүрч байна да. Дархан цаацтай болгодог ямар энэ амьтдаа хамгаалж үлдэж чадах биш. Харин тэрнийхээ оронд эдийн засгийн ирээдүйг хөгжлөө бодоод тэр газрыг мэрэгчлэлд оруулж ирэх хэрэгтэй байхгүй юу? Манай өдөр. Ер нь манай монголчууд мөнгө л гэх юм. 10 жилийн дараа гэхэд танаа хүүхэд яг энэ музейд орж ирээд энэ амьтад манай Монголд амьдарч байсан юм. Харин одоо Бээжингийн зоо паркт байдаг гэж ярих хэмжээнд хөгжиж байна шүү дээ. Дархан цаацтай газар үнэхээр тийм ховордсан амьтад олноороо байдаг болохоор нь тусгай хамгаалтанд авт юм уу те? Ер нь амьтдаас гадна нэн ховор ургамал, живүүртэн шууд, байгалийн өвөрмөц зүй тогтооцсон. Энэ бүгдийг нийлүүлэл дархалдаг багтал та. Яг одоо дархан цаацтай болгоод тэгээд амьтдын тоо толгой үрдэж байгаа тийм тохиолдол ер нь байгаа. Байна. Хустаа нороо гэж газар бий. Монгол оронд туслаж үгүй болсон дахийг бид гаднаас авчирж төгшүүлсэн.
Энэ маань ч гэсэн маш амжилттай явж байгаа гэсэн. Тэгээд одоо дархан цаацтай болголоо гэд энэ амьтдыг хамгаалж үлдэнэ гэсэн баталгаа байхгүй үсттэй. Тэр ч тийм шүү. Хүн төрлөختний хийж чадах хоёр хүчин зүйлсийн нэг. Зоопаркад яг л тэжээмэл амтны шиг өсгөж үржүүлэх. Аныг бол сайхан дархан цаацт газар бий болгож онгон байгальд нь өсгөж үржүүлэх. За. Маш баярлалаа. Танаа үзэж бас үзэхэд олон сайхан үзмэртэй юм уу? Харин та их сайн аа юу? Энд хүүхдэд дагаж үздэг аав хаа шүү. Ерөөсөө л хүмүүс мөнгө төгрөг ажил төрөлгээл ер нь хаач үедээ юу үлдээж байгаа нэг томсолохгүй байгаа юм шиг. Та ихтэй тэдний зөөр юм аа. Бид хамгийн нандин зүйлээ хизээ алдсан юм болов. Бид дэлхийн ээжигээ хайрлах сэтгэлээ хизээдээ мөнгөөр сольж байгаа. За. За юу болж байна? Таныг алчих. Нөгөө дархан цаастаа газар чинь 20 гаруй төрлийн хөхтэй амьтад байдаг юм. Тэр дундаа 1 ховор төрлийн 5 хөхтэй амьтад байдаг юм байна. 20 гаруй жигүүртэн шувууд 60 гаруй төрлийн ургамал ургадаг юм байна. 20 төрлийн ургамал бас ховордоод байгаа юм байна. Ер нь бол хил ам нэлээд л дагуулах шинжтэй байна. Энэ төслийг ер нь зогсоох хэрэгтэй юм байна л да. Энэ төслийг ер нь зогсооно. Чи харин штэ. Тэр дархан цаастай газар холбоо өрөөд манай компани зүгээс ямар тусалцаа дэмжлэх хэрэгтэй вэ, тийм үү? Бид нэр шаардлагатай үед чинь бүрэн бололцоогоор тусалнаа гэдгийг заавал дуулах хэрэгтэй шүү. Ойлгосноо? Мано. За юу байна бэ? За хэдэн хүнтэй уулзаа тохирчлоо. Маргааш чи өөрөө уулзах уу да? Өшөкшөө. Энэ төслийг бол зогсоох хэрэгтэй болсон. Бодоод байсан чи харин арай л хүн зүйлээ алдаад байгаа юм шиг санагдаад байна. Чи юугаа яриад байгаа юм бэ? Би наа чин харьцангуй бага зардлаар ярих гарахаар тохирчод шүү дээ. Үгүй харин чи намайг сонслоо. Чи ер нь тэр дархан цаацтай газар 15 төрлийн хөхтэй амьтан байдаг. Бүр тэрний 5 нэг ховорцсон амьтан байдаг гэж чи ер нь мэдхүү. Чи юугаа солиороод байгаа юм бэ гоо шүү? Солиорлоо. За яг бизнесийн хувьд бол солиор байж болох юм. Харин хувь хүний ухамсарын хувьд бол сэргэлт гэх юм уу та. Чи галзуурсан юм биш үстэй аа? Монголд над шиг галзуурчуд олон байх юм болж эх орны маань ирээдүй байна. Яасан? За энэ төслийг зогсоох хэмжээний алгадал байна шүү дээ. Тийм ээ, тэр ч бол тийм шүү. Гэхдээ өнөөдрийн алдж байгаа мөнгө бол юу ч биш. Харин ирээдүйд алдж байгаа алдагдал маань нөхөж баршгүй зүйл гэдгийг л ойлгох хэрэгтэй юм да. Мөнгө алдсан мөртлөөсөө нэг л сайхан. Нэг их том бүтээн байгуулалт хийчихсэн юм шиг. Надад хизээ юм мэдрэмж төрж байлаа. Нэг л сайхан. Оо минь. Аваад явж байгаа. Энийг аав нь охиндоо зориулж хийсэн. Гоё юм. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Харин аав нь охиндоо баярлалаа. Монголоос Монгол орнд харах хамгийн сүүлчийн газар энд л оршихын учир мөнгөний өмнө тэнхээс бол байхгүй учир Монгол хүний сэтгэл дархан цаазат байг. Тэгж чадах аваас Тэнгэрийн дор Монгол газар хинч халдшгүй дархан оршин.